Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх гудамж төслөөс туулын хурдны зам төслийн замын ажлыг өнгөрсөн онд эхлүүлэх байсан ч туул гол орчин байгаль орчин нөлөөллөөс үүдэн энэ жилийн хүртэл хойшлуулсан. Өөрөөр хэлбэл хурдны зам эхлэх туул гол орчинд нийслэлчүүдийн ундны усны их үүсвэр буццоо ихтэй газар учраас дахин нарийн төлөвлөлт хийх шаардлагатай болж энэ бүх үнэлгээхийн туулын хурдны замын траст төлөвлөлтийг боловсруулж дууссан. Ийхүү замын зураг төслийг засгийн газраас баталчаад хөрөнгө оруулалтанд бэлэн байхад хурдны замыг хизээ тавьж эхлэх нь тодорхойгүй гацчихад байна. Учир нь засгийн газраас баталсан зураг төслийн дагуу л их тэнгэрээс Зайсангийн амралт 5 км зайд буюу туул голоос холгүй зайд баригдсан орон сууцны хорооллын дундуур энэхүү хурдны зам тавигдах ёстой юм. Гэтэл нэгэнд батлагдсан энэхүү замын зураг төсөлд томоохон барилгын компаниудын эзэмшил газар өртөж байгаа учраас замын трассыг өөрчлүүлэхээр баггүй хичээж байгаа гэх мэдээлэл бидэнд байгаа юм. Хэдийгээр гудамж төслөөс замын трассыг өөрчлөөгүй энэ бол ташаа мэдээлэл гэж мэдээлж байгаа ч ийхүү трассыг өөрчлөх асуудал шашаатны байгууллагад аль хэдийн яригдж эхэлснийг гудамж төслийн гүйцэтгэх захирал гонгор ийхүү баталсан юм а. Засгийн газрын батлагдсан тараасаар бид юм хийгдэн. Гэтэ бидэнд янз бүрийн судалгаа байгаа. Ингээд урдуур олон хорооллуудыг тэр араач явахаар урд байгаа хорооллыг ард байгаа хороол хоёрыг хооронд нь тасалчих гээд байгаа. Дундуур хурдны зам нэвччихэж ямар ч юу гарахгүй байна шүү дээ. Нөгөө хоёр талдаа нэвтрэлцэх зам байхгүй болчиход. Ерхий төлөвлөгөөгөө та энэ хоёр хорооллыг хооронд нь тусгаарлчаад байна. Энийг тусгаарлахгүй арга хэмжээ авч өгөөш гэдэг. Тэгэхээр яг тэр тусгаарлахгүй явна гэхээр гүүрэн замаар явах болчихно. Гүүрэн зам өөрөө өртөг өндөртэй 1.6 км гүүр. Энэ нэг өөр яаж шийдэж болох вэ гэдэг одоо жишээлбэл байгаль орчин байдаг бус байгууллагууд бидэнд саналаа өгсөн байгаа. Ийхүү гудамжлоос голын эрэг дагуу хурдны зам тавих нь баггүй төсөв хэмнэ гэж мэдээлж байгаа ч хэрэв трасс өөрчлөвл зам тавихаар төлөвлөж байгаа хүндэд 400 ширхэг нарс, 1000 ширхэг уляас, 100 ширхэг улянгар, 200 ширхэг хайлаас болон 100 ширхэг чацаргаан, 200 ширхэг бургас гээд 2000 орчим мод болон ургамлыг сүйдэлж устгахаас өөр аргагүй болох юм а. Энэ талаарх асуудлаар байгаль орчныгоо хөгжлийн яамны холбогд халбан тушаалтнаас тодруулахад хурдны замын трассыг өөрчлөх тухай хүсэлтийг гудамжлалс бидэнд ирүүлсэн. Голын голдрол дагуу тавихаар төлөвлөсөн юм билээ. Мэдээж манай яамнаас аль болох байгаль орчныг тэр дундаа ундны усыг сүйдлэх асуудлын эсрэг байр суртаа байх нь мэдээж. Тиймээс үед гудамжлалс ирүүлсэн саналын хариуд байгаль орчны наривчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн хариуг өгөөд байна гэсэн юм а. Усыг бол 9-өөс 14 км-т нь өөрчлөнө гэсэн байгаа байхгүй. Тэгээд өөрчлөлт яах вэ гэхээр яг тэр голын голдрол дагуу шахуу явах юм шиг үйл л дээ. Тэгээ бид нар бол яг энэ өөрчлөлт хийх засгийн газар нутгийн инженер геологийн судалгааны нэгдүгээр хийх ёстой. Тэгээ учирч болох байгаль орчны эрсдлийн судалгааг давхар хийх ёстой. Тэгээд цааш нь байгаль орчин нөлөөлөх байдлын наривчсан үнэлгээнд нэмэлт тодтгол хийж байж зохих шийдвэрийг гаргана уу гэсэн тийм албан бичиг явуулсан да эдийн засгийн яамд. Ерөөсөө тэр голын тэр экосистемийг тийм ээ адилхаар хөндөхгүй байх тийм шийдлийг олох тал дээр байгаа л да. Тэр тулгууртай зам бол тавьдаг туршлагууд бол дэлхийн олон оронд байдаг. Яг зүгээр хөрөнгө мөнгөний хувьд бол арай илүү зардал гардаг юм шиг байгаа. Тэгээ нэг 5 км замын асуудал байгаа шүү дээ тийм ээ. Тэр хэсгээр мэдээж эхлээд зайлшгүй тийм судалгаанууд нь хийгдэх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар мэдээж хэрэг тэр голын голдролын дагуу одоо тодорхой хууль дүрм журмнууд байгаа шүү дээ тийм ээ. Хичнээн голын голдролоос 50 м зайтай 100 м зайтай хамгаалтын бүс энэ гэдэг одоо янз бүрийн журмууд би тодорхой сайн мэдэхгүй байна л да. Тэр мэрийг бас авч үзэх хэрэгтэй байхгүй. Тэгжээд сая эцсийн шийдвэр гарах байхаа л гэж бодож байна. Ийхүү байгаль орчны наривчилсан үнэлгээ хийхэд багадаа 1 сарын хугацаа болон баггүй төсөв шаарддаг гэдгийг мөн тэрээр онцлсан юм а. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас манайд байгаль орчны үнэлгээ ирснээр дараа бид хяналт тавих болно. Мөнгө хэмнэхээр голын дагуу зам тавина гэдэг бол ташаа ойлголт юм. Учир нь голын эрэг хавийн ой мод болон ургамлыг сүүлснээ төлбөр гэж баггүй нөхөн төлбөр шаарддаг гэсэн юм а. Ямар тач хэдэн барилгын компани эзэд болон элит орон сууцны хорооллынхны эрх ашиг хэдэн төгрөг хэмнэхээс илүүтэйгээр нийслэлчүүдийн эрүүл аюулгүй газар амьдрах эрх, ундны цэвэр усны их үүсвэрийг хамгаалах нь нэн тэргүүн тавигдах ёстой эрх ашиг гэдгийг онцлох нь зүйтэй хаа.